Шивээ овоогийн нүүрсний уурхай зэрэг уулуурхайгаа төшөглөн хөгжиж байгаа энэ аймгийн хувьд хилдэг, амладаг биш, хийдэг, хэрэгжүүлдэг төрийн тэргүүнтэй болохыг хүсэж байна. Эдийн засаг цаашаа биш наашаа эргэж эхэлсэн энэ үед нэг зүгт харс нэг төрийн бодлоготой байж чадвал Монгол улс хөгжиж чадна гэдгийг иргэд хэлж байсан юм. Ингийн тулд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болдыг ялалт байгуулаарай хэмээн амжилт хүсэж байна. Энэ итгэл их найдварыг нь алдахгүй хичээж төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулан эвтэй Монгол ээлтэй төрийн төлөө ажиллах их зорилт тавьж байгаагаа ч нэр дэвшигч хэллээ. Одоо монголчууд гадаа гудамжинд жагсаж, бүрээ бөмбөр үлээж, өндөг луун шиддэгэ болох хэрэгтэй болжээ. Өрөө тасалгаанд суугаад тал талынхаа санаа бодлыг сонсож, тэр олон санаа бодлууд дундаас нийлж нэгдэж болох ямар санал сэжүүр байна, түүн дээр нь нэгдэж нийлж тулгуурлаж хамтарч ажиллаж амьдрах цаг болсон гэж би ингэж үзэж байгаа. Ийм учраас би эвтэй Монголыг цогцлоох энэ асуудлыг мөрийн хөтөлбөрийнхөө гол асуудал болгож хэвшүүлж тавьсан. Мөн мөрийн хөтөлбөртөө иргэдээ хуримтлалтай болгож эдийн засгаа гацаанаас гаргах, хагаралдаж талцах биш, эвлэж бүтээх. Хариуцлагатай байж ээлтэй төрийг цогцлоох бодлого дэвшүүлж байгаагаа танилцуулсан юм а. Монгол Ардын нам уналтыг аргамжиж чадсан. Одоо энэ аргамжаа улам бүхлэх ёстой гэдгийг ч онцоллоо. Гэхдээ үүний тулд иргэн бүрийн оролцоо чухал, зөв төрийн тэргүүнээ сонгож хөгжил өвд хамтдаа зүтгэх нь иргэн таны мэрэгэн сонголтоос хамаарна. Монгол хүний эрхэм чанар, Монгол хүний ухааныг дээдлсэн, ёс уламжлалыг дээдлсэн энэ зүйлийг дэмжиж байгаа энэ үйлийг би бол өөрийн зүгээс нэлийн хүндлэн дээдэлж Мие Гомбын энх бол дагыг бол дэмжиж байгаамаа. Монгол хүний өргөө гэр болсон улс герман төлөө төвшин байж, элбэг дэлбэг эвтэй найртай байхын төлөө Монгол улсын ерөнхийлөгчид Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болдыг ерөнхийлөгчөөр сонгоно гэдгээ говьсон бүрчүүд илэрхийлж, түүний сонгуулийн ажилд их амжилт хүслээ.